Сайн байцгаана уу? За та бүхэнд шинэ оны баярын бас цагаан сарын мартын 8-ыг зөндөө олон баярын мэндийг хүргье. Ойрд бас подкаст дээр та бүхэнтэйгээ уулзсангүй. За тэгээд ташрамт хэлэхэд манайх бас шинэ бүтээгдэхүүн брендийг оруулж ирээд подкастаа хийж амжилгүй их цагийг өнгөрөөсөн байна. Өнөөдөр их өвөрмөц зочин өрсөн байгаа. За тэгээд манай Lycan vaccine training төгссөн vaxologist Нами буюу нар мандах айгүй мундаг хөдөлмөрч өсгөө байгаа. Манай салууныхан бол бүгдээрээ их залуу охин байж шаргуу мундаг хөдөлмөрлөдөг гэдгээр нь үнэлдэг байгаа. Тэгээд онцлж хэлэх юм бол эрэгтэй ваксны сервис үйлчилгээг Монголд дэлгэрүүлээд байгаа ийм бүсгүй байгаа. За тэгээд зочинтойгоо танилцъя. Юуны дүрэнд намайг урьсан баярлалаа. Тэгээд би болохоор вакцины үйлчилгээг одоо вакцины чиглэлээр үйл ажиллагаа явуулаад одоо бол яг салууны үйлчилгээг бол нэгэд 2 жил болж байгаа. За ерөнхийдөө бол нийт 17-18 оноос хойш ер нь бол эд салбар руу бол бага орсон. Би миний суур мэргэжил болохоор анагаахын мэргэжилтэй уламжлалт бариад засалж. За тэгээд тэр үе дээр ингээд салонд одоо нэгэн төрлийн баг цэвэрлэгчээр анх үйлчлэгчээр анх орж исэн ресепшн гэх юм уу. За тэр цагаас хойш бол одоо ингээд 2017 он зөвч ажилд ороод 17 оны 12 сараас ерөнхийдөө бол гоо сайхны салал анх орж иржсэн. Тэгээд 19 оноос хойш тасралтгүй вакцины чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол анагаахын сургуулаа мөн дээрээс нь СЭТИК сургуулийн арьс гоцлын технологич мэргэжлэр ингээд давхар төгсөөд сураад төгссөн байгаа. Ер нь бол мэргэжлийн. Тий, мэргэжлийн статус. Тий. Тэгэнгүүтээ олон улс эрхээ аваад вакцинологист. Тий. Яг бол энэ салбарын мэргэжилтэн байх гэж амар их. Цагийг бол зарцуулж байгаа. Бүх төрлийн вакц хийдэг. Гэхдээ онцлоод явах юм бол би өөр нэрхтээ вакц чиглэл рүүгээ ер нь бол хандаж одоо бол ажиллаж байгаа гэж хэлж байна. Тэгэл яг ирчүүд ингээл хаана очиж вакцдуулах уу гэж хайхаар яг нөгөө мэргэжлийн өмнө байхгүй эсвэл одоо нөгөө нэг сугын ч юм уу те сахлын хаваад өнгөтэй яг нөгөө эмзэгсгийн хүнсийг нь авч чаддгүй ч юм те туршлагагүй ягаад яг эрэгтэй ваксыг нь хийх дээр гэж бас сонгосон ямар бүтээгдэхүүнээр яг яаж хийх ёстой байдгийг өмнө нь юуг анхаарах ёстой байдаг гэх мэргэжлийн үднэс зөвлөгөө өгөөч. Эрэгтэй ваксны хувьд бол эмэгтэй ваксаас илүү хэцүү нэгдүгээрт хоёрдугаарт маш их ингээд туршлага шаарддаг. За арьсын эмзэг арьстай мэдрэг арьстай гэдэг эмэгтэйг бол ингээл хараа шуудын уч болж байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс нэг тийм одоо өөрийгөө за салицилын хүчлээр ингээд авч үзлээ. Салицилын спиртийн найрлагатай хүчлийн харшилтай төрлийн хүмүүс бол амар их байдаг. Эрэгтэй хүмүүс өөрсдөө тэрийг мэддэг ч үү. Тэгэнгүүтлээ анх орж ирж байхад бол за надаас имиж байгаа ч юм уу сандарч байгаа тийм тохиолдлууд бол байдаг. За тэгээд үйлчлэгээ аваад гарахтаа бол амар сэтгэл хангалуун гардаг. Одоо өмнө бол миний анхны үйлчлэгч чинь 19 онд анх хэрэгтэй авч ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд бол би софт ваксаар авч ирсэн. Бүр пуудстаа татчихсан гэсэн. Тэр үед тэр хүн баг ингээд нөгөө нэг амьдралынх нь хамгийн хэцүү туршилт нь тэр байсан болов гэж би боддог. Тэгээ нөгөө айгүй ингээд амар айцтай гарч ирсэн хөөх юм. Гэхдээ одоо манай тэр үйлчлэгч одоо хүртэл байдаг байхгүй юу. Тэр үед софт хэрглэж аваад 2 жил орчим софт. Би бол наанцаа бас удаан хэрэгэлсэн биш тий. За 21 оноос яг хард руу орсон байхгүй. За Итали ваксаар ер нь бол эхэлж ирсэн. Тэгээ явж ирсэн анх хаартаа сурах гэж бас нэг хөөх юм болж байгаа шүү дээ. Нөгөө нэг таталтаа зөв татаж чадахгүй ч юм уу эсвэл төрхөлт дээрээ. За ингэж явж ирсэн одоо бол манайх Lycan хэрэгэлж байгаа. За Lycan-да эрэгтэй вакцины форм юм буюу Magnifico-Citer авдаг байхгүй. За Magnifico-Citer явж байгаад эрчүүдийн нэг анзаараадсэн юм нь юу байсан бэ гэхээр нөгөө анх орж ирж байгаа нь ингээд бэж хангалчингууд өсний болцоог нь гүйц тахахгүйсэн. Гүйц тахгүй болонгууд л эмхтэй Like a Dream явсан байхгүй юу одоо хамгийн лакшери хөлбраар навж үзчихсэн шүү дээ. За Like a Dream-ийг эрэхтэй дэр хийсэн. За хийж үзсэн. Гисэн чинь Like a Dream амар зогсон. За Like a Jet зэрэгэл айгүй олон төрлүүд байгаа шүү дээ. Гэхдээ Magnifico-гоос илүү Like a Dream амар сайн авч үзсэн. Тэгэнгүүтлээ одоо анзарч байгаа нь юу гэхээр улаал нөгөө нэг үсээ хусаараад амар өтгөрүүлц үстэй хүн байх юм бол тэр хүн дээр за окей энэ бол бүдүүстэй юм чинь Magnifico орн яваад за энэ нарийн үстэй юм чинь Like a Dreamer явчих гэдэг юм.
Яг нэг иймэрхүү гаргалгааг нь бол гаргацсан одоо. Одоо яг нөө үйлчлүүлэгч нараа бас Magnifico, Like a Dream гэл ингэнгүүт ойлгохгүй байж магадгүй. Lycan брэнд өөрөө эрэгтэй эмэгтэй юм хоёр сет бүтээгдэхүүнтэй байдаг. Нэг нь Pinky-ний эмэгтэйчүүд зориулсан. Тэгээд давуу тал нь бол цайруулах, чигшүүлэх үйлчилгээтэй байдаг. Тэгвэл эрчүүдэд Magnifico гэдэг бүтэн сет байдаг. Зөвхөн одоо нөгөө нэг юм зүгээр ингийн стандарт биш, яг эрчүүдэд зориулагдсан юм гой үнэртэй. За тэгээд эрчүүдийн үсийг авах хүчтэй, чадaltaй юм. За тэгээд нөгөө төрөний хилдэг шиг нөгөө нэг юм бичил өснүүдийг татаж авах чадвартай ингээд дотор нь бас ангилдаг юм төрлүүд байдаг байгаа шүү. Тэгээд би бол яг нөгөө анх бол намыг миний өөрийнч бас нэг тийм сэтгхүүд бол төрж байгаагүй. Нөгөө чи нэг тэгсэн штэ салоноо нэг талын ягаан болоо. Тэлийн цэнхэр болгоол тий хоёр ингээд үйлчлэгчээ ингээд яг хувааж яг тухайн нөгөө нэг орчныг бүрдүүлж өгвөл бас айгүй атайх юм байна гэдэг санаа намигаас гарч ирсэн. Тэгээ одоо тэр цаг мөчөөс хойш манай шавнар ер нь бол бас аюух тэгдэг болсон. Ирчүүдтэй бол яг дан ирчүүдийн вакцины тавиал тэгээд цэнхэр өнгө. Эмэгтэйчүүдтэй болохоор бүр ингээд дэвсгэр нь хүртэл ингээд ягаа магаа өнгөтэй болж хуурдаг те. Тэгээ энэ бас нэг гоё соёлыг түгээсэн бас чамд бас маш их баярлалаа. Тэгээд мэдээж нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ давуу талуудыг онцлогийг бас аюу гой гаргаж ирч чадсан байна. Нэрээ Like a Dream бол айгүй гой вакс. Тэгвэл Like a Dream нөгөө нэг Magnifico дотор Like a Dream-тэй ижилхэн дөрөвтэй байдаг. Тэр хэрэгж үзсэн. Үзсэн. Тий. Тэр чинь ер нь бол Like a Dream шүү дээ. Тий. Бас л дотроо бронзтэй. Амар гоё. Тэгэнгүүтлээ одоо ч яг нөгөө нэг ингээд нөгөө жижиг том ялгаа одоо үн тарифын ялгаа савлгаанаас хамаарат Like a Dream л Like a Dream санагдаад байгаа байхгүй надад болохоор тий одоо би чинь ингээд одоо боломжийн үнээр яаж үйлчлэгээ үзүүлэх вэ? За эмэгтэй эрэгтэй вакцины хувьд бол ялгаатай байгаа шүү дээ. Найрлага тий. Тэгэнгүүтлээ одоо үйлчлэгэн дээр ч гэсэн эмэгтэй дээр гаргах цаг хугацаа, эрэгтэй дээр гаргах цаг хугацаа орчин тэнгэр газар шиг ялгаатай байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Хүч нэрээ юу яж вэ? За тэгвэл эрчүүд дээр хитээрээ цаг хугацаа авагддгүү. Чиний бас нэг бас гоё санаа байдаг. Чамаас гоё санаанууд аяух гардаг. Нөгөө нэг эрэгтэй хүмүүсүүд чинь бас нөгөө айцтай ирдэг. Нөгөө анх нөгөө буруу газар туршлагагүй хүн дээр жишээл ваксанд орсон хүмүүсүүд ч амар айцтай өвдөх болов яах вэ гэл амар асуултуудтай ирдэ шүү дээ тий. Тэгсэн чи нэг юм жижиг нэг сквиши тоглоомнууд тий. Эсвэл нэг тийм тоглоом бариулцдаг. За зарим нь болохоор нэг ачуур амандаа зоочдаг ч гэдэм үү тий. Тийм юмнууд бас гарч ирсэн үү. Ер нь энэ бас нөгөө хүний анхаарлыг сарниулж чаддаггүй. Айгүй сарниулж шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг манай нэг ингээд нэг юу байна л та жишээ байна л та. Манай нэг үйлчлүүлэгч орж ирэл айгүй тийм махлагдуу хэрэгтэй юм байсан байхгүй. Хөлөрлөөс ингээд болоод ер нь бол ингээд хөлрөлт ихтэй өөр айгүй хөлөрдөг учраас вакс хэлэх юм бодол төрөөд орж ирсэн гэдэг. Тэгээд ирээд явахаар би ягаад ч юм надад ингээд нөө панда тэгээд цагаан баага гэл яг юм нөө жижигэн юм нэг тэрүүлждэг юмнуудаас ахгүй. Тэгэхээр тэр хүнд ягаад ч юм цагаан баага аваад өгсөн чи багийнх нь хоч байсан гэсэн. Оо тийм. Тэгээ бүр гайхаад чи намайг таних байлгүй? Аахуд орж ирж байгаа. Үгүй гэдгсэн чи ягаад надад цагаан баага өгöd байгаа. Энд чинь миний хүүхд байхад ингээ хочилдог байсан байхгүй. Тийм үү гэд. Тэгээ нөгөө яриан цэцраа одоо хүнийг ингээд одоо бээ цагнаад хөвт гэвэл хүн хинч бээ цагнаад хөвтөж чадах байхгүй. Тэр хүнийг сатааруулж нэгдүгээрт яриа хийх ёстой. Тэр хүнийг маш сайн яриулах ёстой. Бээ чангалаад хөвтөж байгаа хүнээс өсний булцаан хүртэл гүц давагддаг байхгүй. Тэгээ яриулаад нэг тоглоом бариулсан шигээ ингээд тэгээ хөвтчихээр нөгөө хүмүүс чинь нэг тийм тав тухтай орчин байх юм бол тийм 50 байж чаддаг байхгүй. Нэгдүгээр гаднаас орж ирж байхад үнэр амар чухал тий. Хоёрдугаар гэх юм бол тэр орчин аягүй чухал. За яагаад цэнхэр ягаан байлгыг гэд анх тэгжсэн бэ гэхлээр эрэгтэй хүн финк хөнгөн дотор сэтгэл хангалуун байдгүй гэл үгүй байхгүй. Тэр үнд бол тий нэг тав тухтай гэвэл улам биеийн тий. Тий. Одоо ингээд мэдрэмж аваад байгаа юм шиг тэгдэг. Тэг эмэгтэйлэг одоо ингээд маникюрын газар ч гэсэн эрэгтэй хүмүүжлүүлж чад эмэгтэй хүмүүс амар ингээд хараад байдаг шиг анх бол эрэгтэй үйлчлүүлэгч орж ирж хахад ингээд нөө сандрал аягүйх байдаг байхгүй. Тийм болохоор тэрнээс нь сэргийлээд за ер нь отоо хүртэл ингээд тий орно одоо ягаан өнгөтэй ор байгаа штэ. Ягаан өнгөтэй орон дээрээ эмэгтэйгэл авдаг. Арай нэг цайвар одоо хар саарлал өнгөнөр болохоор эрэгтэйгэл авдаг. Яг тэгээд ингээд явчихаар хүмүүс ч гэсэн нэг тийм тухтай штэ. Одоо цаг үеэс л ирчүүд илүү вакс тулах ёстой байна гэдэг ойлголт аваад байгаа байхгүй юу. Ууг нь бол
энэ сервис үйлчлэгч их олон жилийн өмнө байсан. Тэгэл одоо гадны оронд бол энэ чинь санаа зовоод ичээд тахаар зүйл өгтөөсөө биш шүү дээ тий. Тэгээд нэг усны ууг нь бол илүүдлүүлсэн ахуулна гэдэг чинь соёл байгаад энэ дээрээс нь эрүүл мэнд тий. Тэгээ өөрийн бас нэг юм тав тухыг мэддэг өөртөө итгэлийг бас төрүүлдэг. Хөлс их за тэгээд үс ихтэй болгоод бие хавчин за тэгээд эвгүй үнээр гардаг. Тэгэхээр ариун цэвэр талдаа маш их анхаарч явах хэрэгтэй. Ялангуяа ирчүүд мэн буруу зөв вакс гэл хоёулаа анх нөө софт ваксаас туудтай вакснаас эхэлжсэн тэр үе дээр фейлджсэн тийм алдаанууд байдгүй. Одоо байгаа юу? Байгаа. Тэрний талаараас бас бусад хүмүүсүүд нэрээ бас өөр дээр нэм зүйл одоо хүртэл тохиолддог ийм гоо сайхан зүйл байгаа. Тэгээд тэрнийхэн гаргалгааг олохгүй за стол нэрээс зуралцаар байгаа л тэр үйлчилгээгээ дуусгадаг ч юм уу. Энэ дундаас яах вэ гэхлээр нөгөө үйлчлэгч өөрөө амар айцтай үлддэг тий. Гэтэ анх софтаар татчих тахт бол тэр хүний арьсыг би одоо бодсон зулгалцсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээ хөөх юм тэр үед татцсан. Усанд орж болохгүй гэсэн залтыг л өгчээсэн. Бас уу. Тий. За ингээд юужсэн чи тэр хүний арьсан дээр биржсэн юм цагаан юмнууд балтаа тууралтал өгчээсэн. Тэгээ тэр хүн над руу холбогдоод ингэлээ гэдэг. За одоо усанд орчихгоо. Хэдэн өдрийн дараа заалгасан. Тэр өдрийн маргааш нэлөө нөгөөдрийн залгажсэн санагдав. Би яг нөгөө хугацааны хувьд бол мэдхгүй. Гэхдээ миний арьс ингээд тэгээд зүгээрээ одоо айгүй ихтгэлтэйсэн байгаа байхгүй. Гэхдээ яг үндэ ингээд бохирдлоос үүдэлтэй батгашилт үүссэн байгаа байхгүй юу? Одоо бодоход бол тэр үед бол тэрийгээ ч мэдэхгүй за одоо усанд орчихгоо гэж хэлчихсэн. Гооч болчихоо гэж юм гээсэн. Тийм үү. Би яасан тэгээд ер нь одоо яхам цаастай ваксаар одоо ер нь яг техник нь яг яаж авдаг? Цаастай ваксын техник чинь болохоор одоо хаардаг болгоод арай их томоор явчих болдог байхгүй юу? Гэхдээ одоо бодоход бол үсийг аягүй хугалж авдаг байсан юм лээ. Шууд угных нь дээгүр яг нэг үсний утан царын дээгүр шууд арьсаар нь шууд таслан одоо дээгүр хуслаад хусж байгаа юм шиг л авдаг гэх юм уу? Тэгж авд юм лээ. Одоо анзаараад тах тийм ялгаад байсан байхгүй. Одоо орчин цаг үед чинь бас гоё хөгжиж байхад энэ бүтээгдэхүүний зааварчлага мэдээж нөгөө нэг таны сурсан мэдсэн зүйл чинь бас өнөөдөр хоцрогдсон ч гэж байгаагүй те. Тэг шинэ гоё шинэ бүтээгдэхүүний техникийг суралцахад бол уг нь бол хизээд оройддгоо. Тэгэнгүүт нөгөө нэг цаас тавьж авдаг хүмүүсүүд ихэвчлэн хаачилчдаг байхгүй. Хаачлаад авчих нь илүү одоо амархан те. Тэгсэн мөртлөө энэ нөгөө нэг ер нь бол яг ихэнх ингэж хайчилдаг хүмүүс эсвэл цаас хэргэлдэг хүмүүсүүд өөрт амар техникийг аваад иддэг. Өөрөө татаж аваад илүү хялбар. Гэтэл нөгөө үйлчлэгчд мэдрэхүү гэж байгаа ш, тэ. Ийм зүйлийг одоо нэг чухалчилдаг. Тэгэхээр одоо эсэргээрээ нөгөө үйлчлэгч нөгөө клиентэд ямар гоё мэдрэмж татай мэдрэмж төрхөөрөө нөгөө нэг тайвшруулах одоо тий тэрмэр ийм сэтгүү талаас нь за тэгэл орчноо бас яаж бүрдүүлэх үү гэдэг зүйл чинь айгүй чухал болж байгаа. Одоо ер нь бол вакс хийдэг хүмүүстэй их холбог илбгсэн байгаа ш тий. Тэгээд одоо болохоор техник дээр ер нь хайчилж гэнэ үү? Яаж томоор татаж авч гэнэ үү? Эсвэл багаар авах хэрэгтэй тийм үү? Одоо болохоор одоо нөгөө нэг одоо анзаараад тахад нарийн татах туссан өвдөл багтай байгаад байхгүй. Тэр хүн одоо ингээд ваксны үе дээр за эмзэг хэсгийн үсэн дээр ч гэсэн тэр хүн ингээд 50 уцаа ордоод ч юм уу зүгээр за гэд ингээд дуусгах боломжтой болчихж байгаа байхгүй. За анх бол те вакс ч өөрөө баг ингээд айд сүүцтэй нэг баг ингээд хаширчлаа ингэж хаширлаа тэгж хаширлаа гэсэн комментууд байдаг байсан шүү дээ. Одоо бол шал өөр. Вакс араасаа масктай болсон байна тий. Эсвэл тий яг мэрэгжлийн статус байгаад юу ах юм бол цаашид ингээд шууд ваксны араас массаж хүртэл хийх боломжтой болчиход байна шүү дээ. Тий. Тэгэхэд эндээс юу харж болох вэ гэхээр юм болго ингээд цаг хугацаагаар хөгжөөд байгаа байхгүй юу. Эрэгтэй хүмүүс яагаад ваксанд орох ёстой вэ гэд ингээд одоо тийм ийм гэл зөндөө олон залтууд байна шүү дээ. Зарим хүмүүстэй хаалганы залттай байгаад ордог ч юм уу тий. Ямар нэгэн өмзөх хэсэгтээ нэг хаалганд орох ч юм уу ойрын нэг төсөлд хийлгэж байгаа ч юм уу тийм хэцүүлд орлоо гэж бодоход одоо мэрэгжлийн статусаар хийлгэж байгаа нөхцөл арьцуулалт үүсгүй гарч байна шүү дээ тий. Тэнгүүтлээ тэр хүн ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн ямар ч нөгөө дарамтгүй гарч байгаа байхгүй айдсгүй гэх юм уу. Одоо болохоор ингээд нөгөө мэрэгжлийн хүн дээр өөрчлөлтөө үйлчлэгээ аваад тэр хүн унтарч боломжтой байхгүй юу. За яг эмзэг хэсэг биш юм гэхэд
би одоо зүгээр нэг жишээ авах тамирчдын ваксын үе дээр одоо манайх ч айгүйх тамирчинтай ажилладаг газар байхгүй юу. Тамирчдын ваксын үеэр яадаг гэхээр нүр цусаа ассан тийм хүмүүс ирж байгаа штэ. Арьсан амар эмзэг болсон, нэмгэн болсон. Ер нь бол нягт нэг нэгээр ингээд багаар явдаг байхгүй юу. Тэгэхэд тэр хүн ваксныхаа холоор унтах боломжтой. Тэгэж өвдөлтгүй үйлчлэгийг одоо авах боломжтой болсон цаг байхгүй юу. Тамирчид гэдгсэн чинь ер нь төлхөө яг одоо ваксны үйлчлэгийг авж байгаа эрэгтэй хүмүүсүүд хідээс хэд тас орчмын За ер нь бол нэг 20-40 хооронд. Ер нь бол залуучууд тийм бай. Тий. Залуучууд айгүй үйлчлэл болсон. Өөрөөсөө одоо нөгөө нэг тасгал хөдөлгөөн хийдэг болчлаа шүү дээ. Одоо ингээд нэг үе бол ингээд нэг амар тийм шоу цэнгийн гэдэг байсан бол одоо хүмүүс амар бие бэлэр тал руугаа айгүй эрүүл хооллолт энэ төр гээд явчихдаг болсон болохоор тэрийгээ дагаад өөрөөсөө ингээд гоо сайхан талаасаа ч гэсэн вакс хөдөлгөөг айгүй хавдаг болсон. Тийм байна. Залуучууд айгүй их ордог манай дээр л. Ер нь бол хүмүүсүүдийн сэтгэхүйг өөрчлөхөөр айгүй олон ийм контентууд явдаг. Жишээлбэл одоо нэг рилүүд дээр амар ойрлдог ч юм уу. Эсвэл ингээл нүүр дүүрэн эсвэл хамар дотор ингээл тэг хөвөнгийн нэг хүнтэй эмчигчлүүр хийж агаал татаал ингээл ойрлуулаад ийм амар их нөгөө нэг ваксны сервисыг айгүйх эвгүй одоо хүмүүсүүдэд сэтгэл төрүүлэх үс хэмжээний контентууд аяг явдаг. За дээрээс нь бас comedy club. Тийм comedy club-аар би хэд хэдэн нөгөө нэг хүмүүсүүд одоо яг нөгөө нэг комедианууд ваксны үйлчилгээнд ороод яг ямар сэтгэл авсан тухайга ингээд ярьж байгаа тийм бас юунууд үзчихсэн, контентууд үзчихсэн. Тэгэл ингээл үзэнгүүт нөгөө нэг буруу яг нэг сэтгэл төрүүлээд байгаа байхгүй. Буруу мэдээлэл хүргээд байна. Өнөөдөр одоо чиний хэлдэг чинь яг зөв ваксны үйлчилгээ өнөөдөр хүмүүсүүдийг унтахууц хэмжээний бүр тийм гоё тайвширлыг өгж бага өвдөлт мэдрүүлж авдаг болцсон байсан. Байгаад угаасаа удаж जैन тий. Тэгсэн чинь ингээл нөгөө нэг контентоор нөгөө нэг ингээл аюух буруу мэдээллүүд яваал байдаг. Бараг арьс үстэй минь хамт хуулчлаа гэл. Тэг инглээр нөгөө нэг анханасаа нөгөө нэг юу вэ тий. Мэдээлэл буруу авцсан байгаад тий. Ер нь бол альва арьсан дээрээ эсвэл одоо яг им утгал аль мэдэж уух гэж байгаа юмнуудыг амар сайн судалж авах хэрэгтэй. За тэгээд мэдээж судалгааны дунд өөрөө нэг удаа нэг процедурыг орж үзэх хэрэгтэй, тестлж үзэх хэрэгтэй. Тэгжээж энэ болж нь болохгүй гэдэг юм ялгааг гаргаж ирэхгүй бол зөвхөн нэг хүний сэтгэлээр те өөр дээр нь магадгүй тохироогүй ч юм эсвэл өөрөө буруу газар очсон ч юм уу ингэснээр нийт энэ ваксны сервис үйлчилгээг бас ингэж хамруулж ойлголт авах нь бас буруу. Тийм байдаг те. Тэгвэл одоо Улаанбаатар хотод ер нь бол бараг байхгүй гэж хэлж чадна. Манайх ерөнхийдөө бол яг ваксны үйлчлэгээндээ бол эрэгтэй эмэгтэй гэдэг үйлчлэгээ тэгвэл эрэгтэйгээр ингээд агнаад ерөнхийдөө яг энэ салоноо хөгжүүлж авч байгаа бас ваксологч байхгүй. Тэгэхээр би бол одоо эрчүүдтэй бол юу гэж зөвлөх вэ гэхээр туршлагатай байх хэвээр очих амдаа үйлчилгээ авах гэж байгаа өмнө маш сайн туршлагатай, мэдлэгтэй. Тэгээд нэг одоо чим нь өөрөө ангаахын чиглэлийн хүн болохоор энийг бас нэг айрс ус бүтцийн бас талаас нь айгүй мэдлэг сайтай байгаад байгаа байхгүй. Тэгээд түрүүн бас нэг гоё юм дурдлаа те. Ваксны үйлчилгээний араас барай массаж хийж болж чинь чинь уламжлалтай юм бас нэг барай засалж мэрэгчлээ. Тэгвэл энэ дээр одоо нэрэ болдог ч юм блүү те. Тэгвэл болвол одоо арьсан дээр ямар хувирлууд бий болж байна. Тэгээ энэ нь өөрөө эсвэл арьсан эсвэл үйлчлүүлэгчид яг ямар давуу талтай байдгийг тэр талаас бас мэдээлэл өгөөч. Ер нь бол ваксанд ороод дуусахад хүн ер нь бол ингээд айдсан ч юм арьс баг зэргийн цочрол үүснэ шүү дээ. Өснө ерөнхийдөө за нэг гуйжлт хийгдэж байгаа гэж хэлж болно те. Өсний булцуугаар нь өсний угнаас нь үсийг авчлаа. Тэгээ маскын тавиад өчлөө. Арсны яг ингээд тайвширсан. Гэхдээ тэр хүнд ингээд нэг сэтгэл зүйн хувьд ч гэсэн үсээ авах зүүн чинь жоохон нөгөө нэг өвдсөн ч юм уу тийм мэдрэмж авч болох байхгүй. Гэхдээ одоо тэрний араас нь явах боломжтой одоо булчин чангарсан ч байдаг ч юм уу тийм булчингийн зангирал өссөн ч юм уу тэр үед массажлаад өгчөд гаргачих болдог. Тий. Тэр нь болохоор массажны тос нь илүү амар чухал гэж би боддог. Ерөнхийдөө бол яг ингээд нөгөө нэг тохирохгүй гэсэн юм байгаад байгаа штэ. За лайк одоо манайх ч яг лайк байгаа байхгүй. Лайк болоод ирэхээр лайкны бүтэцтэй юмнууд аюу тийм хөнгөн бүтэцтэй юм шиг надад мэдрэмж төрдөг байхгүй. Арьс улаалт өсөж нэг тоон юм уу нэгээс 2 тоон л улаалт өсөж штэ. Тэрнээс илүү тооны улаалт өсдөггүй байхгүй. Тэгээд тэрний араас явж байгаа массаж нь өө сайхан болчингийн солилоод гаргачвал тэр хүн бүр гэл
тийм лагшери үйлчлэгийг авсан мэдрэмжтэй. Сэтгэл ханамжтай болчихж байгаа байхгүй. Тос нь лайкны өөрийнх нь тусаар явчихвал бүр их зүгээр. Хоорондоо бүтээгдэхүүнүүд чинь хоорондоо харшихгүй л тэр хүний арьсан дээр харшилтын тууштай юм уулалт интернет тэгээд үүсэт идэхгүй. Гэхдээ одоо нөгөө харшилтай хүмүүс гэж нэг амар хүмүүс байгаа штэ. Ховорч гисэн. Одоо манай тэр сахарын найрлагатай харшилтай хүн байдаг байхгүй. Тийм цэцгийн найрлагын бүтээгдэхүүн одоо лавандер ч юм уу. Тийм самрын найрлагатай ч юм уу ийм харшилтай хүн гэхэд зарим хүмүүс одоо жимстэй ваксаар ч юм уу стrawberryтэй ваксаар ч юм уу явахад улаалт их өснө лавандертай ваксаар ч явахад гайгүй ч гэдэм үү. Тиймэрхүү тохиолдолд мерсэр ажиглагдаад байдаг. Тэгэхээр тэр хүнээс энэ тохиолдолд яг ямар арга хэмжээ авч байна. Тэр тохиолдолд манайх бол шууд нөгөө арсын одоо тайвшруулах үйлчлэгээ бүтээгдэхүүн дээр явчихдаг. Төлөхгүй юу тий. Одоо бол нөгөө үйлчлэгчтэй мэддэг болсон юм чинь анханасаа хэрэглэг бүтээгдэхүүнүүдээ сонгож аваад яваад байгаа. Одоо тэгээ ерөнхийдөө бол эрэгтэй хүмүүст өгөх зөвлөгөө нь гэх юм бол мэрэгжлийн статус дээр л үйлчлэг авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Өөртөө хашрахгүй нь бол тий. За ерөнхийдөө бол нөгөө хямд үнэтэй үн гэсэн нэг ялгаа яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө хоёр төлнө гэдэг шиг тийм хоёрын хооронд одоо тийм мэрэгжлийн бус ч юм уу. За зарим нэг тохиолдол юм байгаа байхгүй. Сормос хийдэг байцаад вакс бол амархан шүү дээ гэд тэгчдэг хүмүүс байдаг байхгүй. Байдаг. Гэхдээ яг үнэндээ вакс ч өөрөө амар хэцүү үйлчлэг байхгүй юу? Хүний арсан дээр шууд төрхөж байгаа бүтээгдэхүүн тийм. Арсаа цэвэрлж гин үү, цэвэрлэхгүй байна уу? Хитэн шатлал цэвэрлэгээ явж гин. За манай дээр орж ирж байгаа хүмүүс бол би шууд хэлждэг байхгүй юу? За энэ ийм бүтээгдэхүүн явж байгаа. Хоёулаа арсаа ингэж шүү, тэгж шүү гэл ингэж бүх үйлчлэгийг нь сануулад хэлж штэ. Тэгэхэд тэр бол мэрэгжлийн статусаас гарч байгаа зөвлөгөө, мэрэгжлийн хүнээс гарч байгаа юмнууд болчихж байгаа байхгүй юу? Тэр одоо тэгж тайлбарлаж өгөөгүйсэй ч юм уу эсвэл мэрэгжлийн бус газар очисноосоо бол хүмүүс хашраад байгаа байхгүй. Тэр чинь л одоо л нөгөө амар өвдөд одоо алах гэдэг нь л гэдэг. Яг үнэндээ тэр хүнд газраас өв сонгосон уу гэдэг нь чухал байгаа байхгүй. Одоо ингээд 100-аас дээш үнэлгээтэй вакс хийж байгаа хүн нэг 20-30 мянган үнэлгээтэй вакс хийж байгаа газрууд бол тэр эрсдэс ялгаатай шүү дээ. Гэж яхад нөгөө нэг хямдын үйлчлэгийг авчаад лагшери бүтээгдэхүүнээр авсан юм шиг тэгж хандаад байдаг хүмүүс байдаг байхгүй. Одоо өөр газар үйлчлэг авчаад манайх руу залгаад арьс ингэж ах ингэж асуухаар би бэр дэвш байхгүй. Би зүүж биш шүү дээ. Тэр хүнийг юу хэрэглээд яасыг би мэдэхгүй байхгүй. Тийм тохиолдлууд манай тэр мэрсэр гараад байдаг. Хүн болгон мэрэгжлийн статусаар л үйлчлүүлээ сурч хэрэгтэй байхгүй. Энэ зүйл дэр бол яг тэгвэл ер нь яг одоо нэг эрэгтэй вакс хийхээ өмнө ер нь үйлчлүүлэгч яг бие яаж бэлдсэн байх хэвээр. Би бол одоо нэг тэгж одоо ингэж аахгүй. Яагаад эрэгтэй хүмүүс ер нь вакслах хэвээр байдгийг ямар талаасаа амар олон шалтгаанууд байгаа. Тэгээ тэрний бас айгүй чухал зүйлүүдийн нэг юу гэхээр нэг хосын харилцаа байгаа шүү дээ. Яагаад гэвэл одоо эмэгтэйчүүд чинь бүр одоо яалтчгүй нэг вакс хумстэй сормос энэ бол бүр ингээ байнгын одоо үйлчлүүлдэг үйлчлэгээнүүд нэг болцсон. Тэгтэл нэг эмэгтэйчүүдэд бид нар нэг гам хийгэрэй гэж явуулдаг шүү дээ. За ойлоо ингээрэй тэгэрэй гэд гítэл нөгөө хосын харилцаанд чинь одоо эрэгтэй тал маань илүүдлөстэй байгаа гэрэнгүүт ягаад ч эмэгтэй талаас гам барих боломжгүй болчиход байдаг тий. Энэ талаас бас байна. Энийг гой дэлгэрүүлээд бас яривал за тэгээд ер нь эрчүүд маань ягаад вакс тулах хэвээр байдгүй. За өмнө одоо яг юуг анхаарч оч бие бэлдсэн байж очих уу. Одоо дийлэнх хүмүүс нөгөө өглөө усанд орчих гээд байдаг байхгүй. Өмнөх оройн усанд орчоод энэ тарай арьс чинь 50 байдалд олж штэ ингээд 50 үед үсийг авах гэдэг нь тий. Тэгэнгүүтлээ за ваксанд авах гэж ирж байгаа юм чи хойлоо ядсвал хувцслие гэдэг юм айгу. За дийлэнхтэй бол эрэгтэй хүмүүсийн дотор хувцс нь бол ингээд ер нь бол эмэгтэй хүмүүсийг бодох нөгөө бенз хэд бариу юмнууд арцсангуу гайгүй. Гэхдээ эрэгтэй хүмүүс нөгөө зарим тохиолдолд нөгөө спортын дотор хувцс буюу нэг жоохон бариуд тий. Дээрээс нь нилоны материалтай ч юм уу. Тэгэхээр аль болох сул даавуу өмсүүлэгчл хэлдэг те. Ганц нэгэн тохиолдол байдаг. Үсээ хусчаад иржсэн тохиолдол байдаг манай дээр. Тэгдэг шүү дээ. Тэ. Одоо юуг нь ахуулах цаан те. Би одоо өсний угийн одоо ингээд сайхан хусцсан байж тэрний доотлын одоо би яаж авах вэ те. Цуг нь ахуулах цаа юм уу. Тийм тохиолдол байгаад те. Тийм болохоор анх бол үсээ хайчлахгүй, хусахгүй ямар ч удаа те үс нь урт байна уу, богино байна уу хамаагүй
байгаагаараа л ирээрээ гол нь өмнөх оройн усанд орчоод за гуучлалтыг бол өмнөх оройн орчтой хийж болохгүй гэдгийг бол сануулдаг. Тэгвэл одоо вакс хийлгэсэн юм чинь дараа нь арьс бас зөвөрхөн байх хэвээр. Тэгвэл хэдэн өдрийн хугацаанд ямар гам барих хэвээр байдгүй. Одоо ваксанд ороод дуусчаад тэр хүн гараад явчлаа штэ. Тэгэнгүүтлээ гэртээ очиод нэг за тэр өдөр ажилдаа байлаа гэж бодох. Ажлынхаа өмнө ваксанд орсон байлаа гэж бодох. Ажлаасаа дараад харьцаад юм уу? Ер нь бол усаар ингэ шүршжүүлэх зүгээр байдаг. Одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд чинь 5-3-аас 4-5 дамжтай, 4-5 давтамжтай бүтээгдэхүүн байгаад байна штэ. Тэгээд after care гэсэн үг штэ. After care бүтээгдэхүүнүүд явчлаа. Тэр бүтээгдэхүүн арьсан шингэх хугацаанд цаа нэг 1-2 цагийн дараа ч боломжтой шууд очиод усанд орчуулах зүгээр 2 цагийн дараа шүү. Тэнгүүтлээ тэгж амжихгүй бол тэр оройно заав шүршүрт ор гэж зөвлөдөг. За хосын харилцааны хувьд бол одоо ингээд эртээ хүмүүс чинь нэг гой болцоод очиж байгаа тий. Бас тэгээд нэг харилцаанд орчих гээд байна шүү дээ. За нэг тиймэрхүү тохиолдолд бол мэрсэр гарах гээд байдаг байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр эмхтэй ариун цэвртээс аягүй сайн анхаарчих хэвээр. Би бол тэр зөвлөгөөр л өгчдөг. Тэ бүр шаардлагатай бол шаардлагагүй бол тэ нэг 2 өдрийн дараа ч юм харилцаанд ороход бол асуудалгүй шүү дээ. Тэгэхээр яг шаардлагатай нөхцөлд бол за сайхан эмхтэй аягүй сайхан ариун цэвртээ анхаарах хэрэгтэй шүү гэдэг юм хэлж өгдөг. Тамирчид түрүү нэг юу байсан шүү дээ. Арьс хуулрах магадaltaй. Тий. Нөгөө нэг нүүрс усаа хасцсан гэ тий. Хууларч байгаа тохиолдолд яах вэ? Юу хэр илбэг гарч байна. Тамирчид аягүй хэцүү. Би бол нэг тамирчин дээр бол аягүй нөгөө нэг хөвлийн хэсэг дээр нь арьс хуулжсэн тохиолдол гаргаж байсан. Тэгээ алойл аягүй сайн түрхээрээ алой ингэрэ гэж бол хэлчихсэн. Ваксны температур энгийн температураас арай бага л явах хэрэгтэй мөлий. Арай бага температурт арай өтгөн ваксаар явчих юм бол хэд нэмгэн түрхэгдээд ирэхээр нөгөө тэр хүний арьс нь за ер нь бол нэг даавуу шиг болчихж байгаа гэх юм уу та. Бараг л тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн лакшери хэлбэрийн бүтээгдэхүүнээр л явахгүй л арьс аягүй гэмтэх гээд идэм билээ. Тэгээд хуусан тохиолдол бол өстой нөгөө алой маань хамгийн бэст сонголт нь. Хөш одоо нэр хуулна гэдэг талаас бас ярихад хүний арьсыг хуулна гэдэг чинь зөвхөн одоо нөгөө нэг мэрэгжлийн хүнээс хамаарах зүйл биш шүү дээ тий. Биш шүү дээ. Тэрийг одоо ер нь л яг ингээл яг хүмүүсүүдийн одоо ингээл групп дээр энэ тэмдгийн одоо яг мэдээлэл хуваалцдаг юм группүүдийг уншаал харж байхад одоо нэрээ нууцлдаг айгүйх тийм юунууд гарцаж постууд гарцсан. Тэгэл тэндээс харахад миний арьсыг тэрч хуулчлаа, энэ хуулчлаа, зүгээрээс эмийг ингэчлээ гэж хэлдэг тий. Энэ тал дээр өөрийнхөө нэг зүгээс одоо яг тэр хүн очоод вакс хийлгэчээд очоод арьсаа өөрөө хуулах юм хийцэн чах магадaltaй байдаг байхгүй. За одоо нэг хүн дээр ингэж жишээ аваад үзэхэд тэр хүн одоо тамирчин хүн тий ингээд ваксанд ороод ингээд өнгөн тадлын арьсаа ингээд ахуулсан биш арьсыг солирч үсээ ахуулсан биш үү? Шар уснуудыг ингээд бүгдийг нь ахуулсан. Тэгээд очингуутлаа ус нь 2 цагийн дараа зөөлөн шүршээрэл гэж хэлснээс би тэр хүний бие гуйжлаад үрээрээ гэж хэлэв байхгүй. Одоо арчилгаа дутуу мэдлэг дутуугаас болоод ч юм өөртөө арьсаа тийм бол магадaltaй байхгүй юу? Тэр хүн бүр яасан байсан гэж зүгээр ингээд энэ дээр нэг 2-3 юм жижиг үснүүд байсан чинь тэрийгээ ингээд претхэр ингээд туссан баг. Давхар уу? Тий. Өөрөө очичоод тэнгуүтлээ тэрийгээ хулчаад хүрээ дээрээ би арьсаа чи арьс хуулцсан байна гэхээр за хүрээ дээр тэгвэл арьсаа чарыг ирэхгүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь өөрөө арьсаа тэгж хуулчаад тэр буруу надад миний буруу болох гэдсэн байхгүй. Тийм тохиолдлууд гаргадаг. Арьсаа зөв арчлаад сул хувц өмсөд ингэсэн тохиолдолд бол тэр нэг тийм арьс хуураад ах зүйл бол биш шүү дээ. Яг үнэндээ арьс хуулрах тохиолдол бол маш илбэг. Бараг энэ чинь угаасаа л ер нь бол арьс хууларч байгаа. Илүүдлүүс арьсны гадна талын давхарга хуулагдаж байгаа, гуйжигч явагдаж байгаа. Тэгээ энд нөгөө нэг үйлчлүүлэгч арьсаа хэрхэн бэлдсэн байгаа гэдэг чинь бас аюул чухал. Мянга гой үнэтэй нэг тий тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглээд нөгөө үйлчлүүлэгч маань арьсаа бэлдэж ирээгүй. Зарим хүмүүсүүд чинь бүр саунд орж байгаа шууд өрөөд ирдэг ч хүмүүсээ усанд орж байгаа шууд өрж ирдэг хүмүүсүүд байна. Эсвэл барин хувцас өдөржингөө өмсөд үрж явж байгаад орж ирээд ваксдулдаг хүмүүс байна. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгч маань өөрөө маш их мэддэг байх хэрэгтэй тий. Тэгээ мэддэг байхын тулд мэдээж мэрэгжлийн газар очиод мэрэгжлийн үнээс заавар зөвлөгөө санаа зовх ерөөсөө зүйл авах
асуух хэрэгтэй. Ялангуяа ер нь бол ирчүүдийнх айгүй эвгүй шүү дээ тий. Эмэгтэйчүүдийг бодох юм бол яг нэмгэн арьс ихтэй. Тэгээд тэр хэсгийн арьс хуулах магадлал маш өндөр байдаг. Ер нь бол хуулагдж байгаа тохиолдолд ихэвчлэн биеэ бэлдэж ирээгүй, тэг үйлчлүүлэгч биеэ бэлдэж ирээгүй. Ийм тохиолдолд аюух байдаг. Тэгэхээр анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо ингээл энэ тентгийн постуудыг харж байгаа. Тэгтээ бол сугны вакс хийлгээд суган дээр тууралт гарсан тохиолдлууд бас хид хідэн тохиолдлууд байдаг. Тэрний талаар ер нь бол яг нэг шууд пост маягаар биш нүүшүүлэгчтэй заавар зөвлөгөөг нь өгчвөл бас их зүгээр санагц. Тэгээд яад гэхээр түрүүн чи бас хэлсэн шүү дээ. Вакс хийлгээд янз бүрийн хүний бие дээр реакцууд явагдаж байгаа. Нэгсэндээ гистамин уруулууд явагдаж байдаг. Энэ бол өөрөө арьсан дээр бас нөгөө нэг цочрол үүссэн байгаа гэлтгээд арьс хамгаалах горимд л шилжиж орж ийн гэсэн. Тэгээ энэ дээр бол захтнах, хавдах, уулаах, чим чигнэх янз бүрийн тохиолдлууд гарч байгаа. Тэгээ энийг л гол нь оролдохгүй байх хэрэгтэй тий. Захтан жахад бити маажаараа гэхэд хумсаараа ингээд нилээ ингээд бүр ингээд амар маажцсан. Тэгээд нөгөөх нь мэдээж хэд хоногийн дараа хаарлна тодорхой. Тэгээ ингээд өөрөө нөгөө нэг буруу зүйл хийснээсээ үүдэж юм арьсан дээр тохиолддог юм янз бүрийн кейсүүд байдаг тий. Зөний улирал хаяанд ирчлээ шүү дээ. 100 болоод ирэнгүүт сугны ваксан дээр амар их тиймэрхүү юмнууд гарах магадaltaй байхгүй. Тэнгүүтлээ одоо тэ наранд вакс хэлчихээ шууд наранд ингээд бие ил гаргаад явчих гэдэг. Уг нь бол хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь давхаргын тэ гуучлалтыг хийгээд өчөж байгаа юм чинь тэр хүн ядчил ханцуутай мөсч өстэй байхгүй юу. Тэ суган дээр гэхэд хөлс дарагч шууд үрчих гэдэг. Тэгдэг. Хөлс дарагч одоо ямар ч найрлагатай байсан. За ерөнхийдөө бол хэрэглэхгүй шүү гэдгийг бол уг нь сануулад тахад л би хөлөрчөд тийм аа. Гэл хамаг булцаагаад өгч яачдаг тий. Зөрөөл тий. Тэгээд өөртөө тэгчээд хүрээд ирдэг байхгүй. Тэгмэтлээ өө ингэчлээ. Тэгээ бурууд нь ингээд нөгөө өөртөө авсан газар нь буруудах гэдэг. Гэтэ өөрсдийнх нь арчлага болоо амар чухал шүү дээ. Ер нь бол зөвхөн вакс гэлтгүй альва гоо сахны үйлчлэгээний дараа үйлчлүүлэгч өөрөөгөө арьсыг айгуу сан чигшүүлэх ёстой гэл тий. Гэрийн нөхцөлд хийж байгаа арга хэмжээ бол айгуу чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгээ энэ дээр манай монголчууд ер нь бол яг нүрэндээ илүү их point өгдөг. Илүү нүрийн арьс арчилгаа хийх юу байдаг. Тэрэндээ илүү цаг завж гаргадаг юм байна. Хөрөнгө мөнгөчөөс зарцуулдаг тий. Гэтэл биеийг хажиддаг. Тэгээ нөгөө ваксны сервис үйлчлэгээ бол ихэвчлэн нөгөө нэг бие дээр явагдаж байгаа ш тий. Тэгээд нөгөө биеийг ер нь бол арчилгаа хийгээгүйгээс үүдэж одоо нөгөө ялд бензин тууралтууд үс арьсан доороо шидэж урах ч юм уу тий. Энд янз бүрийн асуудлууд яг энэндээс улбаатай байдаг. Та одоо жишээ нь одоо жишээл ваксны дараа үйлчлэгчтэй ямар бүтээгдэхүүн яаж зөвлөж ин гэртээ яв хийгээсэ гэж хүсэж гин ийм байгаасаа гэдэг нэг үйлчлэл клиентүүдэд нэг өөрийнхөө нэг юу лөө шинж чанар руу ингээд гоё чиглүүлээд явдсан шүү дээ тий. Одоо ингээд үйлчлэгээнд ороод вакса хийлгээд тий аюу сайхан цэвэрлүүлээд гарчлаа шүү дээ. Очоод оройн усанд орчоод дараагийн арьс арчилгаа гэдэг юм чинь одоо нөгөө нэг гуужуулаарай л гэдэг. Гуужуулах бүтээгдэхүүн ингээл нүүрний гуужуулагч хэрэгэлсэн чинь ингээд гэд яриад түрээд ирдэг байхгүй. Яг үнэндээ нүүрний гуужуулах фейс хэсэгтэй л байгаа байхгүй тий. Биеийн гуужуулагч бол биеийн хэсэгтэй. Тэгэхээр зориултын бүтээгдэхүүнээр нь арчилгаагаа өгөөрэй гэдэг юм сануулдаг байхгүй. За тэгээд хүн болгон ингрүүн аваад лайкны тэрийг аваад ингэ гэж бол хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг хамгийн одоо манай үйлчлүүлэгч нараас хамгийн ингээд за энэ гуужуулагчинд дэжгүн байна гэсэн нэг тийм юу гараад ирж байгаа байхгүй. Юу гэхэлэр ямар нэгэн гуужуулагч биш харин нөгөө нэг ингрүүн төрлийн бэлээ шүү дээ. Бэлэг вашта холиод ингээд одоо шигдэлтэй үс наашлж байгаа байхгүй. Шигдэл үүсгүй яваад шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол анзаараад тахад гуужуулагчаасаа илүү вош нь илүү зүгээр юм байна гэсэн. Тэгээ угаагч нь зөөлөн бүтцтэй. Зөөлөн бүтцтэй учраас гуужуулт бол гуужуулаараа гэд хэлсэн байсан чинь ингэ арьсаас зулгарт л үрчээ түрээд ирсэн тохиол байдаг байхгүй. Бага байлгүй хөө. Тий. Тэгэхээр ч одоо яах юм те. Би чамайг арьсаас зулгарт гэж хэлээгүй шүү дээ гэдэл тань ш тэ. Айгүй хэцүү болчихж штэ. Тэгээ тэр үед бол би болохоор за цамд те ингрүүн байхгүй юм байгаа юм бол би угаадаг бэлээ айл болгонд байгаа байхгүй. Тэгээ би угаагч бол айл болгонд байгаа шүү дээ. За эмзэг хэсгийнхаа дээд хэсэг дээр нурал руугаа доошоо ч юм уу те. Ингээд бүр цай маврыг бол бүр амар юу болдгоо шүү дээ. Ягаад гэвэл эмзэг хэсэг нэмгэн өрстөө хэсгийн арсыг бол арай нэг зөөлөн 7 хоногт нэг удаа нэг 2 удаа хатгал хангалт
удаа. Яг дээд хэсэгтээ 3 удаа ч юм уу. Тэгээд би өөртөг бэлэгээрээ Тэр чухал юм биш. угаачаараа гэд хэлцдэг. Ирчүүд юу хэр хүлээж авч байна, зөрж гин үү? Яг ууганд бол ер нь хамгийн чанартай үйлчлүүлэгч бол ирчүүд байдаг шүү дээ, тий. Эмэгтэйчүүд чинь бол олон газрыг судлаа лөө. Тэр яадаг юм бол энд гоё интерьер засалтайгаа салонэгтжиж тийшээ очиж үзье мүзье гэл ингэдэг бол ирчүүд бол амар үнэтэй. Нэг үсч ингээ сольдгоо, нэг гоосхын сольдгоо. Нэг вакс хэлж байгаа хүнээчсэн солихгүй байх. Тий. Эрэгтэй хүмүүс бол юу гэдэг вэ хөөе? За ер нь бол ихэндээ нэг хүлээж авдаггүй. Тэгээд одоо цэвэрлэгээ явна штэ. Ингээд нэ тэ шигдэлт үүсгэж байгаа бол шигдэлтийн цэвэрлж өгөн. Цэвэрлэгээний дараа бол за стол ингэхэл ястаа мэн гэдгийг сонсож байгаа юм бол зүг ажлаа. юм бол яс тий. Бүр за хоёлаа тэдэн 7 хоногийн дараа ирэх юм. Тэр 7 одоо маргааш яг тэр өдөр чинь аахгүй ч гэдэг юм. Эрэгтэй хүмүүс бол амар тийм үнэнч. Тэр тал дээр үнэхээр нөгөө нэг ойлгочих юм бол айгуу сайн хүлээж авах чадамжтай хүмүүс. Дараагийн одоо нөгөө нэг цаг авах тий. Иргэн ирэх үе нь ер нь хідээс хэдий 7 хоногийн дараа байвал илүү тохиромжтой санагдчих. 4-7 хоногоос 6-7 хоногийн орчимд. За тэр бол би бол удамшлын юутай нь холбочтой. Усны ургалт хурдан ургадаг хүн, удаан ургадаг хүн ялгаатай шүү дээ. Бүгдээрээ нэг адилхан генээс төрөөг байхгүй тий. Аль тал нь давуу тий. Би тэрийг бол удамшлын гентэй нь холбож үздэг байхгүй. Тэгэд бодоод үзэхэр за дээлийн хэрчүүд нэг 5-6 дахь 7 хоног тэрэ ирдэг. Зарим хурдан ургалттай хүмүүс шүү дээ. Өдөр болгон усанд ордог, өдөр болгон ингээд нэг одоо фитнес байнга явдаг ч юм уу тий. Дасгал байнга хийдэг хүмүүсийн бол байнга ингээд чигтэй юунд байхаар ус арай хурдан ургаад байна шүү дээ. Тийм хүмүүс бол нэг 4-7 хоногтой ирдэг. 4-7 хоногоос 6-7 хоногийн орчим. Би бол тэгээд давтамжны аажмаар ингээ холдоод явна шүү дээ. Нөгөө үсний булцуу чинь багасах тусам багасж байгаа шүү дээ. Тэр үйлчлэгээ чинь. Тэгээ үсний булцуу багасах тусам оролт нь бол хойшлоод явдаг. Зөв. Ер нь бол үйлчлүүлэгчд яаж ин яг үйлчлэгээ авч явахдаа санаа зовних асуудлууд хэрэг гарч ийн. Одоо чамд жишээлбэл одоо эвгүй сэтгэл төрдгүү анх бол жоохон ичих ч юм уу санаа зовох тийм тохиолдлууд гарч ирсэн бах те. Надад ч гэсэн бас манай салон ч гэсэн бас тиймэрхүү зүйлүүд аяг тохиолдсаа. Тэгвэл чиний хувьд бол яаж ийн. Тэгвэл тэр санаа зовхоор яг үйлчлэгээ мөн байна уу? Тэгээ тийм эвгүй байдалд оруулахаар тийм асуудал ситуацууд гарч ирсэн үү? Үгүй шүү дээ. Энэ бол нэгэн төрлийн гоо сайхны үйлчлэг байхгүй юу? Одоо бол анх бол ингээд гардаг штэ ингээд те эсрэг үүснэ те ингээд нүн нүцгэн байлгаад вакцины хэрч амар сонь яах ч юм бэлээ ингээд биенд нь хүрэхээр ингээд өөрөө хүртэл амар сандардаг ч юм уу те амар эвгүй тохиолдлууд бол гарна штэ. Гэхдээ эн чинь гоо сайхны үйлчлэг байхгүй. Тэр хүн үйлчлэгийг авч чинь би үйлчлэгээ үзүүлж чинь те тэр бол арьцаа гой байлгамаар нь штэ. Тэр хүн зөөлөн тухтаа мэдрэмж аммаар тэр үйлчлэгийг нь л үзүүлж байгаа болохоос ш тэр хүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаа биш байхгүй юу. Тэгэхээр чин хүмүүс амар тийм нөгөө ташаа ойлголт байгаад байдаг байхгүй юу. Одооны орчин цаг үеийн залуучууд бол гоо сайхандаа илүү их годлохоо анхаарж байгаа. Тэгээ энийг гоё хөвшмөл байдал түргээд бусдад бас эерэг сэтгэлийг төрүүлээд ялангуяа нөгөө нэг хосууд те эмэгтэйчүүд маань энийг аюу гой зөөр ойлгох хэрэгтэй. Яг л энэ бол тийм муухай үйлчлэгээ өрөөсөө биш. Эрэгтэйчүүдийн эмч нар ч эмэгтэй эмч байж байгаа те. Ер нь бол ялангуяа би бол ваксыг бол тэгж боддог. Ваксыг зөв тодтогдох хэрэгтэй. Тодтогдол одоохондоо жоохон буруу бас талаасаа ер нь бол хүмүүсд хүрээд байна. Энэ маань өөрөө эмчилгээний үйлчлэгээ болчиход байгаа. Ямар одоо вакс артист гэж байхгүй шүү дээ тий. Айгүйх тэгж буруу нөгөө нэг юм нэршил өгөөд байдаг хүмүүсүүдийг хардаг. Вакс артист, вакс логч могч гэдэг юм уу ийм тодтогдол бол энэ бол биш. Эн чинь баг эмчтэй дүүцхүүц хэмжээний арсыг эмчилж байгаа айгүй чухал үйлчлэгээ сервис байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө нэг бид нар ваксологистууд бол вакс хийснээр гимцэн байгаа тий эсвэл цочирсан байгаа, өрөвсөн байгаа арс эмчлэгдэх бүрэн боломжтой байдаг. Тэгээ энэ талаасаа гоё эмэгтэйчүүд мань ойлгох хэрэгтэй. Ирчүүдэд бас толгомжж байгаа асуудал байгаа шүү дээ. Илүү илүүснээс магадгүй санаа зовдөг хүмүүсүүд байж болох. Тэ тэгтэл нөгөө нэг вакс хийдэг ер нь бол ихэвчлэн төлхөөл нэг эмэгтэй ваксологист нөгөө туршлагатай байгаа шүү дээ. Манай Монголд ялангуяа. Одоо Монголд гэх юм бол нөгөө эрэгтэй хүн манай дээр вакс сурыг гэд иржсэн тохиолдол байдаг байхгүй юу? Одоо 23 онд гэсэн үг шүү дээ. Нэг залуу би ингээд ваксинг үйлчлэгийг сонирхож байгаа юм. Би өөрөө ийм маникюр
дотор ажилладаг хүн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай монголчуудын одоо нэг дутагдaltaй ч юм уу нэг тал нь наа хүн чинь яг зэн гэдэг юм яг тийм хандлага бол гаргаж ирсэн. Тэр хүн дээр ер нь бол байлжсэн байхгүй юу. Тэгээ юу вэ гэхэлэр тэр хүн орж ирээд тэгээ үйлчлэгээ авал гарах байхгүй юу. Тэгтээ мэрэгжлийн статусаас үйлчлэгээ авч штэ. Тэр нь чухал болохоос биш хин хийж байгаа юм тийм чухал биш байхгүй юу. Тэрэг бол би уг нь бол тэрэд вау гэж бодчихсан чинь даанч тэр хүн шантарсан. Тий. Үйлчлүүлэх хүн ч яг үндэ олдоогүй. Би бас тэгж боддог. Яг нэг эрэгтэй энэ ваксологч зогсчихвэл те байж болохгүй болно л доо. Тэгтэл нэг эрэгтэй хүмүүс ч яг нэг өөр клиент талаас харахад эрэгтэй хүмүүс чинь эрэгтэй хүн өөрийнхөө бие нүрсгөл яг үйлчлэгээ үзүүлж байгаа дээр ерөөсөө нэг тийм бүр илүү санаа зовоод байдаг юм шиг санагдсан. Би ямар сонь тий нэг л илүү хаард байх юм шиг тий. Магадгүй нэг эмэгтэй хүний тэр нэг илүү зөөлөн юмыг мэдэрч байгаа, татж авч байгаа тэр таталт нь арай харьцангуй зөөлөн байдаг. Би тэр талаас нь бас хараад байдаг. Тэгээ дээрэс нь хамгийн анзаарахтай хүмүүс эмэгтэйчүүд байдаг байхгүй. Ваксиж байгаа мөртлөө үе шүлгчийн бие хувирал те сэтгэл зүй яг яаж өөрчлөгдөж чинь царай нь яаж хувсаж чинь за арьс яаж өнгөн хувирж чинь арьсан дээр за юм туурах магадлал яахаар байна те цочрол хэр байна гэдгээс ингээд бүр ингээд айгүй сайн анхаарлаа төвлөрүүлж чаддаг хүмүүс эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр ялангуяа вакс талдаа яг юм чухал үйлчлэгээ сервис үйлчлэгээ дотор бол эмэгтэйчүүд гардаж яг энэ үйлчлэгийг үзүүлвэл илүү тохиромжтой санагддаг. Одоо ингээд гадаад харж байхад тэртээ вакс ууж байхгүй шүү. Би зөндөө л олон гадныхныг дагаж байна. Гэт яг тийм эрэгтэй сервис үйлчлэгээ үзүүлдэг тийм байхгүй. Дандаа эмэгтэйчүүд байдаг. Тэгээд мундаг л байдаг. Би бас эмэгтэйчүүдээ ярьж бахархдаг. Тэгээд бас юу вэ? Зөөлөн байгаа арцсангуу шал өөр үйлчлэгээ үзүүлж чаддаг гэж хараад байгаа. Ваксны сервис үйлчлэгээ бол илүү гоё хөгжиж байна. Тэгээд одоо чиний талаас одоо үшүүлэгч дотроос чинь лазер хийлгэе. Одоо би вакс хийлгээд ингээл байгаль ингээл нааш чашаа явж ахаар ингэжсэнээс нэг удаа лазерт орчих гэдэг үшүүлэгч байдаг л байсан баг. Бага. Чи минь юу гэж зөвлөж гин? Одоо юу лазерыг бас нөгөө талаасаа юу гэж харж гин? Чиний одоо нөгөө өнцөг ямар байна? Тэр хүний сонголт л доо нэгдүгээрт. Гэхдээ лазерын үйлчлэгийг цаашаа лазер үйлчлэгийг цааш нь ингээд жоохон судлаад үзээсэй гэж бол би хэлдэг. Ер нь бол эрэгтэйчүүд дотроос тийм юмуд гардаг байхгүй. Вакс хэлгэж ингэж бараг нэг сар 2 сар тутамд ирснээс лазерт ороод бүр цогсоочвол яасан бэ гэд. За тэгээд цогссон тохиолдол байна уу гэсэн асуулт байвал би тэр хүнээс асуудаг байхгүй. Ер нь багсгал юм байлээ. Багсгал гэсэн гэдэг хариулт өгдөг. Яагаад гэвэл лазер үйлчлэгээ чи өөрөө 100% үсийн болцоог бол цогсооно гэж бол байхгүй. Тэр ус байх ёстой шүү дээ. Тэгэнгүүтлээ лазер дээр нэг тийм юу гэдэг юм аа. Гормон дааврын хувьд бол миний анзаарсан шүү. Ерөнхийдөө бол нэг арай даавар мааврын жоохон ингээд өөрчлөлт байгаа юм шиг өсний болцоор нь эрентгийн тоягаар ингээд гэрлэр ингээд шаардлагатай өгж байгаа шүү дээ. Тэрийг бол би нэг тийм сайн гэж бол өөр үздэггүй. Би зөвлөхдөө лазерт бол ороороо гэж бол хэлдэггүй. Бас болорооч гэж хэлдэг. Ороод үзээ өөрөө мэд гэсэн юм хэлдэг. Гэхдээ чи хавдрын сур кейс байна уу гэдгээ хавдрын тестээ өгчөөд дараа нь лазер үйлчлэгийг сонирхоор гэдгийг бол хамгийн түрүүс сануулдаг. За энэ яагаад ингэж байгаа гэхэлэр хавдрын сууртай байх юм бол тэр эрчимдэх магадлал амар өндөр байхгүй. Тэр талаас арсны хавдартай болж магадгүй, өргөдөлтэй болж магадгүй. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс бол ер нь ойролцоо штэ. За эмзэг хэсэг дээрээ лазер явах гээд байгаа эрэгтэй хүн байлаа гэхэд тэр хүн өргөдөлтэй ч болох боломжтой байхгүй. Ямар нэгэн суур өвчлөлт байна уу, суур юм байна уу гэдгээ шалгуулж иж эрентгийн туяа лазер үйлчлэгийг бол сонголт байж бол. Гэхдээ тэр чинь ялгаагүй өвдөлттэй өсний болцоон зогсохгүй. Тэгээд хусж агаад хийдэг тохиолдол байгаад байгаа шүү дээ. Лазер үйлчлэгийг чинь хусж агаад бүр өтгөрч өрөөд ирдэг байхгүй. Лазер үйлчлэгийн 75-аас 85% орчим хувь нь өсний уутанцарт эмгэг үүсгэдэг. Эмгэг гэдэг маань нөгөө нэг илүү их өстэй болгох эмгэгийг бий болгодог гэсэн. Тэгээд одоо ингээд нөгөө нүүрнийхээ нөгөө лазерт орсон хүмүүсүүд чинь ингээл ирүү одоо ингээл хүзүү мүзүүгээрээ эмгэгтэйчүүд шүү дээ. Өстэй болсон хүмүүсүүд байдаг. Ёстой нөөрэ аз завшаа. Азтай хэд нь бол үнэхээр өснө багассан. Бүр зогсохгүй мэдээж багассан байгаа. Тэгвэл үс өөрөө байхгүй болно гэдэг чинь өөрөө амар том асуудал.
Бид нар толгойтой үсээр яриад жишээ ярил л да тий. Толгойтой үс унаал ингээд духнаасаа ингээд халзраад эхлэхээр амар асуудал үүсгээл яана үс маань яач юу ийч юу дахиж урах юм бол урахгүй болов гэдэг боловч биеийн илүүдл үсэн дээр нэг тэгж ач холбогдол мэдээж биеийн илүүдл үсний хэрэгтэй одоо яг өөрөөр хэрэгтэй юу хэрэггүй гэдэг юмнууд байгаа ч гэсэн илүүдл үс хүний эрүүл мэндийг илтгэдэг хамгийн чухал одоо эргэтэн бас гэхээр бас хэцүү тий зүйл. Илүүдл ус яаж ургаж байгаас шалтгаалаад би эрүүл байна уу, гүй байна уу? Ялангуяа одоо интимэт хэсгээр ярих юм бол одоо манай дээр вакс тултай нэг үйлчлэгч байна л да. Вакс тулаад байдаг. Нэрэл бас ингээ хугацаанд ирдэг. Тэр дундаа хойлоо яг ямар арчилгаа хийж гэн за вакснаас вакс хоорондын занд арьсаа бүрэн гой арчилж байгаа юу гэл ингээл асуугаа судлахад арьс арчилгаа хийгээд байгаа хгүй нь бол. Тэгээ тодорхой хэмжээний хугацаанд яг нэг гужуулахаа чигшүүлэх хэвээр бүх юм хийгээд байдаг. Тэгсэн ус нь буржгаад бүр салалаад загтнаад ургаад байдаг. За ингээд ургаад эхлээд ингэнгүүт хүний эрүүл мэндэд холбож асууж болоод байгаа байхгүй. За сүүлийн үед эмэгтэйчүүд эмчтэр очсон уу те эмчтэр очиж үзүүл үү? Яхад харуул уу? Ямар шинж тэмдэг илэрч байна гэдэг тэнгүүд нэрэл бас амар том кейсүүд байж байгаа. Жишээлбэл жирэмслэхгүй удаж байна гэдэг юм те. Өндөвчний үйл ажиллагаа ингэсэн намайг номтой гэсэн те энэ ингээд ийм шатан дээр явж байгаа гэсэн ийм кейсүүд айгүйх байдаг. Тэгэхээр илүүдс бүрэн өсөн байхгүй болчлаа бид нар хаанаасаа яг өөрийнхөө эрүүл мэндийг бас бүр ялангуяа дүлийн идэвхтэнтэй ойр орчин байгаа эсхийг бол бүрэн өсөн зогсооно гэдэг бол өстой асуудал. Тэгээд чиний хэлдэг түрүүний бас амар том зөв нөгөө нэг шинжилгээ өгөөж тий. Өөрт нь хадрын ямарваа нэгэн асуудал үүссэн шинж тэмдэг илэрсэн байгааг мдэггүйгээр шууд лазерт орно гэдэг бол нэрэл энийг улам өсөрхийлүүлэх магадлал аюу өндөртэй байдаг. Тэгээ энийг ирчүүд маань ч гэсэн ер нь бол би бүр зөвхөн ирчүүд гэлтгүү өсвөр насны хүүхдүүд бас амар мэдж байвал хэрэгтэй. Яагаад гэвэл одоо нөгөө нэг амар хялбар аюу хурдан гэдэг юмд хүмүүс их автаж орж ийн. Тэгэл янз бүрийн одоо инфлюенсеруудын те нөгөө нэг юм сурталчилгаанд автаж те ирдэг хүмүүсүүдээс аюух байдаг болсон. Тэгэхээр энэ өөрөө яг асуух хэрэгтэй зүйл байхгүй. Яагаад яаж те хэрхэн яаж явагдаж чинь ийм хурдан байж болно гэж үү? Байж боломгүй зүйл. Ер нь хурдан гэдэг юм чинь цаана нэг л эрслийг дагуулсан л байж таараа. Тэгээ тэр эрслийг өөрөө үүрч гарна гэвэл окей орж болж байгаа тий. Хосороо гэр бүлэрээ ирдэг тохиолдол байдаг байхгүй юу? Тий штэ. Тий. Манай тэр ихэд эхнэр нь нөхрөө авчирдаг тохиолдол байдаг. Гэхдээ нөхөр нь эхнэрээ авчирч байсан тохиолдол бас байдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгээд эхнэр нь амар гайхажсэн гэсэн. Энэ одоо яах гэж байгаа юм бол гэж бодчихсон гинэ. Гэхдээ энэ үйлчлэгээ энэ надад айгүй таалагдсан гэд нөгөө нэг эхнэрээ авчирч байсан тохиол тэр айгүй гоё тохиол байхгүй. Анх удаа тэгж ирж байсан. Энд чинь хамгийн гоё цэвэрхэн л үйлчлэг байхгүй. Цэвэрч талаас өөртөө итгэлтэй өөртөө ингээд өөрийгөө хайрлаж байгаа хүмүүсийн л үйлчлэг гэж бол би хэлдэг байхгүй. Ер нь бол энэ үйлчлэгээ чинь илүүдл ус авч ийн өөртөө тухтай байдалтай өөрийгөө ингээд нэг олон нийтийн газар ч гэсэн фитнес зааланд ч гэсэн тий гэл амар хөлс басна хөлс нь урсцсан тэгэл өнөр ялгараад байвал бас л тий өөрөөдөө итгэл нь бол буурна штэ тийм болохоор тэр талаасаа ч гэсэн цэвэрхэн тухтай зөв одоо танах чинь хаана салбартаа хоёр салбартаа байгаа тий манайх болохоор одоо хотын төвийн салбар нь компьютер ланд яаж утдаг тий нөгөөх нь болохоор маршал таванд байгаа санаа зовох зүйлгүйгээр тий ирчүүд маань өөрийнхөө мэдэхгүй байгаа эсвэл одоо тулгамдж байгаа асуудлыг намитагаа жоохон зөвлөдөөд эртээ вакцинуудаар яг ямар түвшинд явж байгаа вэ гэдгийг бас хуваалцах бас боломжтой. Өшөө олон тий нөгөө нэг салбар нээгээд одоо Монголд бол эртээ вакцыг гоё дэлгэрүүлэх ийм мундаг ирээдүйд гоё хөлөө олоод олон хүмүүсүүдийг хониосоо дагуулад тэгээд үлгэр жишээ гоё бизнес вүмэн болоорой гэж бас өрөө баярлаа. Подкастыг маань хийхэд бичлэгийг маань хийхэд туслалцаа үзүүлсэн Home of Strawberry гэдэг дэлгүүртээ маш их баярлалаа. Тус дэлгүүр нь натурын зам дагуу One Residence Door. Ер нь бол одоо эмэгтэйчүүд эзэгтэй нар айгүй сайн мэдж байгаа Home of Strawberry гэдэг дэлгүүр бол яг яалтчгүй орчин цаг үеийн бас айгүй гой хөгжингүү. За тэгээ интерьер засал тэ гэрийн орчны уур амьсгалыг зөвхөн гэрийнх биш мэдээж нөгөө нэг офис тэ өөрийнхөө бас юм салон гэд орчныг гой бүрдүүлж чаддаг эмэгтэйчүүд залуучуудын
өсөмжит дэлгүүрүүдийн нэг байгаа. Тэгээд ирж үйлчлүүлээрэ. Тэгээд энэ дэлгүүрийн маань бас өшөө бас энэ охин компаниуд нуудахгүй нэгдэж тэгээд нэгтцэн ч байгаа бас газрууд байгаа. Тэгээд эднийх маань зөвхөн нөгөө нэг интерьер чиг хандлагыг бас ингээд тодорхойлоод зогсдгоо хавтан оруулж ирдэг. Хэрвээ хүсэж байвал өөрийнхөө бас интерьер дизайныг бас тодорхойлуулж болдог байгаа. Аюу гоё залуу хамт баг олноос бүрдсэн юм мундаг аюу байгаа. Тэгээд орчныг ялангуяа гой бүрдүүлж өгч уур амьсгалыг бүрдүүлж өгнө гэдэг маань өөрөө олон үйлчлүүлэгчийг бас татах нэг маркетингийн бас нэг юм нууц байдаг байгаа шүү. Тэгээд таад маань энэ дэлгүүрээ зориод ирээрээ. Тэгээ энэ хүү подкастаа ингээд дуусгая. Дараагийнхан подкаст хүртлээ түр баяртай. Баярлалаа. За баярлалаа. Ирсэнд маш их баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд улам одоо энэ бол миний анхны ингээд нэвтрүүлэг байхгүй. Анх удаа би нэвтрүүлэлт өргөдөж орж үзэж байна. Тэгээд энэс цааш бүр их хичээн. Эрэгтэй багс гэд наам штэ гэдэг тэр үнцгийг би гаргаж ирэх гэж амар хүсдэг байхгүй. Ерөнхийдөө бол нэг үзүр бол хатгацсан. Одоо миний одоо хамгийн амар ихтэй байдаг юм болохоор бүтээгдэхүүн буюу одоо миний толгой компани одоо багшаа компанид амар баярлалдаг. Ингээд бид нарт одоо ингээд хамгийн боломжтой кейсийг олгодог, боломжтой байдлаар за тэгчүүл ингэж гэсэн тий. Ингээд бид нарыг бас дэмждэг амар их баярлалаа. Тэгээд цаашд бүр их хичээх боллоо. Баярлалаа. За ажилтны амжилт хүсье. За баяртай. баяртай. Баяртай.